Прокурорын Эрдэнэтээс нэг асуулт байна. Улсын ерөнхий прокурорын газрын сургалтын төвийн барилга Сэлэнгэ аймгийн Мандал сум 5.2 тэрбум төгрөгийн өртөгтэй. Тэрнээс энэ жил гарах нь 750 сая гэсэн юм үг байна. Энэ ямар учиртай сургалтын төвд та нар тэнд байгуулад байна вэ? Одоо хэр зэрэг зардлын дээр чинь гарчихсан юм. 400 прокурор тэнд очиж юу хийдэ? Сэлэнгэ аймгийн Мандал сумд байгуулдаг нь ямар учиртай юм? Энэ амралтын газар байгуулад байгаа юм хаашаа юм та нар? Энийг нэг дүгээрт нэг хэлээд өгч. Амарч газар бол Монгол зөндөө байгаа наач. Хоёрдугаарт шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнгээд нэг 3 хүн байдаг байхаа. Лүндэн дор хэн блэ? Тэд нар чинь хэдэн төгрөгийн цалин авдээ? 5 гишүүн. Тэд нар чинь хэдэн төгрөгийн цалин авд юм тус үрдээ? Тус үрдээ машин ундаггүй. Энийг нэг хэлээд өгч. Хоёрдугаар та нар хууль бус шүүгчийн цалин тогтоож 15 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан. Одоо энэс чинь болоод 90 саяын тэтгэвэр 200 саяын тэтгэврийг шүүгчнэр нэхэд эхэлчлээ. Энэний хариуцлагыг хэн хүлээх? Хэн хүлээх? Энийг нэг хэлээд өгч. 3 дугаарт баяр сэсгээс нэг асуулт байна. Энэ ганц хүрээлэнтэй байдаг. Энийг та нар аж ахуйд үйл ажиллагааны хэлбэр шилжүүлээд хаанаас ямар хурлаа олох гэж байгаа юм? Яахлаараа олон улсын байгууллагын зээлээр Монголд хэрэгжсэн хуулийн салбарт хэрэгжсэн ганц жижигхэн байшингийн асуудлаар засгийн газар ийм их бэр гаргадаг байна. Бусад зардлаасаа хасаад энийг хуулийн үндэсний хүрээлэнгээ байлгаж яж болохгүй юу? Шалттай юм биш шүү дээ ганцхан тэрбум төгрөг. Ийм юма засгийн газрын төвшин тэр ерөнхий сайд майдад ойлгуулж чаддгүй мó та нар? Энэ дээр нэг хариулт авчмаар байх юм. Ийм 3 асуултанд хариулт авъя. Тэгээд энэ шийдвэр биелүүлэх газар бусад газруудын байдал хөндөрчихсөн байх шиг байгаамаа. Хөрс суултын зардал элдв юмны зардлыг төсөв суулгаж өгөөд тэрэн дээр нь хэдэн төгрөг дээр нь хоригдлууд ажил хийж үйлдвэрлэл явуулж орлого олдог ийм л үндсэн аргатай байсан юм л да. Тэгээ энэ зардлыг хасаа хийчихлээр эдгээр чинь нөгөө хэдэн техник нь бензингүү болол зогсчдаг байхгүй юу. Тэгээ орлогоч байхгүй, хөдөлгөөнч байхгүй. Байрны дэми чихтэй байранд хоригдсон хэдэн хоригдол үлддэг л ийм л юм бол асуудал да. Тэгээ иймэрхүү юм дээр засгийн газар дээр ойлголцож чадаагүй ч одоо ямар ч юм бэ. Энэ хууль хяналтын байгууллага Тэмүжингийн бас яриа зовлон яриад байдаг нь үнэн байх юм. 90 үлдэгдлийн зарчмаар сангийн янданда хандд юм л да. Тэгээ нэг жаахан өнгөс ороод иржсэн чинь сүүлийн үед ингээд дахиад зогслоо да бүх юм. Тэгээ сангийн яамын бусад хэрэггүй зардлаас хасаад энэ ажил хийх бололцоог нь улгаж болохгүй мó? Ингл дарга та нэг юм сонсчооч. Их хурлын дарга. Гэхдээ энэ хасах зардал маш их байна. Одоо Монгол улсын аж үйлдвэрийн сайдын багцад 5 За 1 минутын нэг үе. 5 ажилд авсан байгаа. Хүнсний барааны төв хөвсгөл, худалдааны төвийн барилга Сэлэнг, жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв Баян хонгор, аж ахуй үйлчилгээний төв Ховдын жаргалан цум гэсэн байна. Гэхдээ мөн хөгийн байгаа үз. Монгол улсын бүхэл бүтэн аж үйлдвэрийн яамны сайд дээр тавьж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ нь энэ. Гэхдээ энийг улсын төсвөөс санхүүжүүлж яад юм? Ийм юмнуудаа хасаач. Энэ засгийн газар хүнд байгаа юм бол хогийн л байгаа байхгүй юу? За шүүхийн ерөнхий зөвлөл 5 гишүүнтэй. За шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Лүндэнд орж цалин нь
улсын их хурлын 12 онд баталсан 36 дугаар тогтоол буюу төрийн өндрийн 4-р сүлжээгээр 1.4 сая төгрөг. За шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Эрдэнэчулан бас түрүүн хэлсэн их хурлын 36 дугаар тогтоолын төрийн өндрийн 5-аар сая 350. За бусад 3 гишүүн маань гуруула урд нь шүүгчээр ажиллаж исэн 3 гишүүн байгаа. Давд заалтах шатны шүүхийн төлөөлөл болж шүүхийн ерөнхий зөвлөлд сонгогдсон гишүүн Дамдын од гишүүний цалин 4.4. Шүүгч энэ 3 гишүүний цалин бол урдталт нь шүүгчээр ажиллаж исэн хэмжээнийхээ цалинг авдаг. Энэ нь болохоор шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиараа зохицуулагдсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр шүүгч томилогдсон тохиолдолд шүүгчийнх нь эрхийг төр хугацаагаар төдөлзүүлээд шүүгчийн хэмжээний хангамж цалингаар нь олгодог ийм хуулийн зохицуулалттай 4.4 сая төгрөг тий. Сарантуяа гишүүн 5.4 сая төгрөг. Хуульчдын хол Эрдэнэчим анхан шатны шүүхээс томилогдсон шүүгч 2.9 сая. Тусдаа машин ундаг төрийн өндрийн буюу тэр рангаараа маш хувийн албаны унаа ундаг. За тэр эхнийх нь 1 сая идэгсэн те. Дараагийнх нь хоёр дахь нь Тэгээ зөндөөс дарга бол 1.4 сая төгрөг. Яг төрийн өндрийн 4 гэдэг сүлжээгээр эсвэл. за Нямдарч гишүүн тодруулах гэж байна уу юу? Болцсон уу? За тодруулъя. Нямдарч гишүүний микрофоныг нэгье. Тэр их хурлын шүүгчийн цалин тогтоосон тогтоол хүчинтэй байсаар байтал шүүхийн ерөнхий зөвлөл дур зургаараа авирсан. Энээс чинь болоод 15 тэрбум төгрөг шүүгчнэрт өлөө цалин болж олгох гэчээд байгаа. Энэ хохирлыг хэн төлөх юм? Одоо шүүхийн ерөнхий зөвлөл хэдэн төгрөгийн төсөв төлөвчөд байна энэ жил. Энээс чинь суутханда өөр одоо яах юм? Хэн энэ хариуцлагыг хүлээх юм? Энэ эрүүгийн гэмт хэрэг шүүхийн ерөнхий зөвлөлийн би та нарт яг нүрийг чинь хар сууж агаад нүдэн дээр чинь хэлчих. Албан тушаалаа уруулах гэж 264 дугаар зүйл анги байдаг. Энэ зүйл ангийн гэмт хэрэг та нар үлдэж 15 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан шүү. Та нарыг авилгатай тэмцэх газар төгөх хэрэгтэй. За өөр гарц байхгүй.